хин хүн нуугаад яхав те бөөнөр айгу хагаралдаантай байдаг байхгүй. За шашин биш те. Миний тэнгэр хүчтэй, чиний тэнгэр сул. Би ингээд тэнгэрийн хүн, чи газрын хүн гэдэг чинь өрсөлдөөн айгу ихтэй гэсэн үг. За бөөнөр нэгдэхэд айгу хэцүү гэсэн үг байхгүй. Нэгдэж чаддгүй. Ингээд хагаралдаантай айгу байдаг. За тэгээд бас энийг одоо мэддэггүй хүн бол шашин гэж ярих байхгүй. Тэ? Бөөгийн шашин гэж чи цаандаа яг мэдэхгүйсэн бол бөөгийн шашин л гэж хэлнэ шүү дээ. Тэгээ би ч тийм байсан байхгүй. Тэгэхээр эндээс яг ургуулад бүр ингээд өмнөхөөс нь хөөх юм бол одоо юу гэсэн үг? Шашин гэж байгаа нь болохоор нэг номтой, үүсэл түүхтэй. Тэрнээс авах зүйлтэй. Гэт тэр хүнийг ингээд гаргаж ирсэн түүхэн байдаг байхгүй. Улбаан байдаг. Баримталдаг ёс цээртэй, битсэн судартай гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр ингээд хүмүүс шашин хэрвээ гэх юм бол нэг зүйлийн ингээд итгэл үнэмшлэр юм гэсэн үг. За хүн ингээд амьдрахад ингээд яг энэ ингээд үхээс төрөх хүртэлх хугацаанд хүнд ингээд тийм итгэл үнэмшил хүч хэрэгтэй шүү дээ. Тэр зүйл ингээд алдагдаж ирэх үе шашин гэж зүйл гарсан болов уу гэж би боддог байхгүй. Тэр хүнд итгэх нэг зүйл хэрэгтэй шүү дээ. Хүч хэрэгтэй. Энд бурхан байгаа гэдэг зүйлийг тэр хүн бодохдоо амьдрах хүчийг аваад би бурхан дээр очино гэж бодох байхгүй. Тэнд бурхан байх үгүй ямар ч хамаагүй шүү дээ. Тэр хүн би хүний хөнөөчих юм бол тэ энэ би ингээд нүгэл үлдэх юм бол би тамд очих юм байна гэдэг бодол төрн тэ. Гэхдээ там байхгүй гэж болох байхгүй. Энэ шашны гол үзүүлэх гээд байгаа зүйл. За тэгэнгүүт бөө мөргөл тийм үү.